Бага байхад том хүмүүс наадхаа бол Трики, Иники гэдэг нь өглөж буй мэтэл сонсогддог байлаа. Гэтэл өөрөө том болоод ухаарахад багтаа анзаарч арчилж байгаагүйдээ харамссан зүйлүүд нэг хоёроор ч зогсолтгүй их байдаг юм. Бага байхад шид угаах нь энэ хорвоогийн хамгийн салхуутай айлшуудын нэг. Том хүн болсон ч салхуутай санагддаг шүдний эмнэлэгт хэдэн саяар нь зарцуулсан хүн бол хэдий салхуутай байлаач угаадаг болдог нь үний юм. Мөнгө хэдийн мөнгөч нүдний өмнө байгаа амттай зүйлсийг зүгээр ширтэж суух нь хамгийн хэцүү ажил юм шүү дээ. Бага байхад юу ч зүрхээгүй байхад гялалцдаг байсан арьс. Гадагш гарахдаа нарны досч дүрхтгүй байсан арьс нь том хүн болоход батгаар дүрж эмзэг болж эхэлдэг. Голцог гараар шахсан батганы сэрв бидийг насан туршдаа харамсахад хүргэдэг. Дүр төрөгч мөн өрсөлдөөнтэй энэ үед эрүүл арьстай байх нь хэд дахин хөөрхөн царайлаг харагдахад тусалдаг юм шүү. Сургууль давтлах дээр өдөржин бүхийн суугаад гэртээ ирээд хүртэл эвгүй барилтаа утас зурагт үздэг. Ингээд том болсны дараа бүхтэр нуруу, дали хүзүү, нурууны диск хүртэл бий болдог. Багадаа тэгшхэн суудаг байж хэмээн харамсахад хүрдэг шүү. Мэдээж өндөр болох нь гентэй их холбоотой. Гэхдээ сүү, ногоо зэргийг хэрэглэж, сагсан бөмбөг гэх мэт өндөр болох спортоор хичээлсэн бол арай өндөр болох байсан байх та. Өсөл зогсны дараа л өндөр болохын үнцнийг мэдэрдэг нь тун харамсалтай. Нүдний хараа нь гентэй холбоотой гэж үгүй юу? Баттай зүйл нь багаасаа хэрхэн хараандаа анхаарахаас шалтгаалж том өөрчлөлттэй болдог. Зураг утсыг өдөржин ойроос үздэг муу зуршлаас болж нүдний хараа маш хурдан мууддаг. Нүдний шил ленз зүүж эхэлсний дараа л хараа сайтай хүмүүст маш ихээр хатгааргаж эхэлдэг шүү. Бага байхад бий болсон хумсаа мэрх хөлөөж чичрэх зэрэг муу зуршлуудыг нас явах тусам засаж чадхаа болдог. Ялангуяа тамхи анх сонирхлыг татчих мөн лаггой харагдах юм шиг санагдаад татаж эхэлвэл том болоод энэ зуршлаа орхиж чадахгүй аль хэдийн муудаж орхисон эрүүл мэндэд харамсаж эхэлдэг. Орчин үед шивээс төрөл төрлөөрөө бий болж нэгэн төрлийн загварын хэм маяг болсон байна. Цөөнгүү тооны хүмүүс биендээ шивээс идэг болсон. Тэрч бүхэл өсвөр насны хүүхдэд мөнгөө цуглуулж шивээс илгэж байна. Тэд том болоод 100% харамсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Өсчин ороод үсээ тайруулж чад үнэхээр таалагдахгүйгээсээ болоод хурдан ургаасаа гэж хүсэж байсан үе байсан л баг. Үүнтэй адил шивээс илгвэл үсэн ургахгүй насан туршдаа өөр таалагдахгүй үстэй амьдрал гэсэн үгтэй. Ямар тайлбар хэрэгтэй вэ? Том болоод харамсна гэдгийг мэдэж байж л хийхийг хүсдэггүй хичээл шүү дээ. Хөгжим тоглох, ямар нэгэн спортоор хичээллэх, ном сайн уншдаг байх, цаашлаад ямар нэгэн тоглоом сайн тоглодог байх. Аль нь ч байсан том болоод нийгэмд хөл тайхад өөрийн чаддаг сонирхол хоббитой байх нь үнэхээр их тус болох үе бий. Мэдээж том хүн болоод шинээр сурж болох ч бага настайгаа харьцуулахад сурж ойлгоход цаг болон хөдөлмөр маш их шаардлагатай болдог. Өсвөр наснд бий болсон эцэг эхтэйгээ харилцах харьцаа нь насан туршид үргэлжлэх тохиолдол их байдаг. Шилжилтийн насандаа эцэг эхтэйгээ таархаа болсон харилцаа холбоо нь том хүн болоод тэдэнтэй дотн байхыг хүссэн ч сайн болж өгдөггүй. Өсвөр насандаа ээжийн үг чихэнд тэртээ өглөж байгаа мэтэл сонсогддог байсан ч насанд хүрсэн том хүн болоод ээж аавгаа жоохон ч гэсэн ойлгож эхэлдэг. Гэвч аль хэдийн олон жил үргэлжилсэн харьцаанд асар том хан бий болсон тул эргүүлж авчрахад тун хэцүү. Бага байхдаа тэднээс зайгаа барилгүйгээр сэтгэлээ нээж тэдэнтэй илүү ойр байсан бол хэмээн харамсахад хүрдэг. Ямар ч зүйл байсан харамсаад л суугаад байлгүй юу ч хамаагүй хийж эхлэхгүй гэж юу?